За сайн уу манайхаа өнөөдөр та бүхэндээ би 2008 онд гарч байсан Wild Child гэх бас л нэгэн хөөрхөн өсвөр насны үеэрхэл нөхөрлөлийн үнцийг өөрийгөө олох аяллаа талаар харуулсан киног товчлон ярьж өгөхөөр бэлтлээ. Кино маань бидний сайн мэдэх Nancy Drew, American Horror Story, Scream Queens мөн миний өмнө нь та нартай ярьж өгч байсан Aquamarine зэрэг бүтээлүүдээрээ танигдсан Emma Roberts жүжигчний тоглосон Poppy гих баян айлын эрх охины дүрээр эхэлнэ. Poppy-гийн аавынх нь найз охин нүүж ирж байх бөгөөд түүнийг ирэхээс өмнө Poppy баахан залуусыг дуудан эд зүйлсийг нь тэдэнд дураараа тараан гинтийн бэлэг барьдаг. Харин энэ үйлдэлийг нь түүний дүү дээд охроос нь хараад энэ удаад тааж ёстой хэтрүүлж байна даа гээл зогсноо. Удалгүй түүний аав нь ирээд ирсэн хүмүүсийг явуулах бөгөөд түүнд хандан миний төвчээр алдагдсан шүү. Чи англи явах болно гэхэд нь манай хүн ч аавда дахиад л нөгөө сургуулаараа айлгаж байна уу? Та ээжийг сольсон шигээ намайг ч гэсэн өөр хүнээр сольчиж болно штэ л гэж идэг. Poppy-гийн ээж нь автослоор нас барсан бөгөөд аавыгаа өөр хүнтэй болоход нь түүний бяцхан зүрх үүнийг хүлээж авч чадахгүй л ийм үйлдэл хийж эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юм байлээ. Шөнө нь Poppy-гийн дүү энэ удаад та аавыг арай л дэндүүлчих шиг боллоо. Англи их хол шүү дээ. Би таньгүйгээр яах болж байна гэхэд нь чи алзахгүй дээ гэд түүнийг тайвшруулдаг. Маргааш нь манай хүн ачаагаа бэлдээд байж байхад нь түүний сайн найз гэхэд жаахан хэцүү Ruby гихэн охин ирээд Poppy гэхээсээ илүү түүний өнөр хэсгэд нь хорогдож байгаа нь харагддаг. Манай хүн харин чи надтай өдөр болгон уцаар яриараа би чамайг зөндөө их санандаа л гэдэг. Тэгэд тэд сурах гэж байгаа сургуулийг нь хайж үзээд хөдөөний уйтгартаа сургууль болохыг нь мэдэж авнаа. За тэгээд Poppy маань жишин сургуультай хурч ирэх бөгөөд түүний сургуулийн захирал нь бидний сайн мэдэх Parent Trap гэх киноны хоёр эхрийн ээжийнхэн дүрийг бүтээсэн Natasha Richardson жүжигчний тоглосон хатагтай Kingsley-гийн дүртэй бүгдээрээ танилцсанаа. Аав нь охиноо хүнд үеийг даван туулж байгааг хэлэхэд захирал нь түүнийг над даатгаж болно хэмээдэг. Тэгээд захирал нь Poppy-д өөрийгөө танилцуулан шууд л эхний хичээлээ орж түүнийг машинаас нь буулгаад Kate гих охинтой танилцуулан түүнд сургуультай дасахт нь туслуулах гэхэд Poppy ч би найзыгаа өөрөө сонгодог гээл явуулчтэй. Үүний дараа Poppy дээр сургуулийн тэргүүн охин ирж гараа сунган чи тэргүүн охины гарыг хүндэтгэлтэйгээр барих хэрэгтэй гэтэл тэргүүн охин миний хүндэтгэлийг хүртсэн үед би гарыг чинь барина үлгч юм гэж аавн шүү дээ. Ширүүн. Манай хүн ч аавтайгаа салах ёс хийгээд дотор байрны өрөөлөгөө ортол өрөөнд нь дөрөв охин байх ба Poppy ч надад энэ өрөөг хуваарлсан л та нар гарах хэрэгтэй гэхэд нь харин нөгөө охид түүний орыг зааж өгөөд өрөөнүүд нь бүгд нийтих болохыг хэлдэг. Манай хүн ч тэгээд уцаа гаргаж ирээд хартал сүлжээгөө байх ба өрөөнийх нь охин түүнд энэ сүлжээ ордгүй буюу сүлжээтэй хоёрхан газар байдаг талаар ойлгуулах гэж хичээхэд манай хүн ч би тэгээд эмчтэйгээ яаж ярих юм гэхэд нь Kate түүнд зөвхөн амралтын өдрүүдээр л уцаар ярих боломжтой хэлдэг. Үүний дараа Poppy-гийн ачаа ардаас нь ирэх бөгөөд үнтэй брендийн хувц гутал нь бүгд усанд орчихсон өмсгийн аргагүй байдалтай ирдэг. Харин энэ үед нь бидний сайн мэдэх Harry Potter киноны уйлахаа мэртлийн дүрийг бүтээсэн Shirley Henderson гих жүжигчин маань тэдний сургуулийн дотор байрны хянагч багшийн дүрээр орж ирдэг. Poppy ч түүнийг үйлчлэгч гэж андууран та энэ бүгдийг хэр хурдан цэвэрлж өгч чадах уу гээл асуугаатхнаа. Харин багш нь Poppy-г Америк охин болохыг нь мэдээд өрөөнийх нь охидод түүнийг сургуулийн дүрмэнд сурахыг даалгадаг. Тэгээд багш нь тэдний гар утсуудыг хурааж эхлэх бөгөөд Poppy-гийн утсыг хураах гэхэд нь гараа татаараа авгаа минь гэж авдیں۔ Энэ үйлчлэлийн нь хариуд нь багш нь тэднийг хамттан шийдгээд хөл хорой тогтоочхноо. Түүний гарсныхан дараа өөрөөс нь болж шийтгүүлсэн охтууд барьж идэх шахтын байгаа зү. Үүний дараа өдрийн хоолндоо орохоор явж байхдаа Kate түүнд сургуулийн дүрм журмнаас хэлж өгч байдаг ба хүн дээрлэхэж болохгүй бодлоо зөв илэрхийлэх хэрэгтэй. Хүн чи тэнэг хүн шиг аашлвал бид бүгд л хохирох учраас өөрийн новштой биднийг битгий утгаарай. Үгүй бол бид чамайг шийтгэнэ гэж хэлдэг. Тэгээд захирлыг эртэл ширээндээ сууж болохгүй талаар хэлтэл надад хамаагүй гэхэд нь түүнийг хоёр талаас нь өргөөл сайхан босгоодохноо. Үүний дараа захирлын хүү болох Фредди ирэхэд манай хэд ч нөгөө сургуулийн тэргүүн охин Харитыг түүнд талтайг анзаарчихсан байлгүй л яах вэ? Өрөөний охтууд ч хичээлийн шинэ жилийн нээлт болгоноор Фредdig ирдэг болохыг хэлээд хүүдтэй холбоо тогтоох нь бас хориотойг сануулдаг. Нэгэн орой Poppy унтлагын цагийн үеэр дураараа компьютерийн өрөөн рүү нууцаар орж нөгөө найз Ruby лүгээ мэйл бичдэг бөгөөд тэрээр энд байгаа охтууд бол бүгд царай муутай бас тэнэг гарууд энтергээд муулаад бичиж байдیں۔ Энэ үед нь тэдний өрөөний Dreffy гих охин бүр халбгаа барьцсан явж байх ба Poppy түүнийг дагахад Dreffy нууцаар хоолны өрөөлөө орж шөнөөр зарим гэдээ зогсож байдیں۔ Үүний дараа гинэт галын сургалтын тохиолдолд уурч манай хүн өрөөндөө байгаагүй гэдгээ мэдгдүүлэхгүй тулд өөр гарцаар гарах хэрэгтэй болоод цонхоор дамжныг өрөөлөө ортол нэгэн эрэгтэй усанд орж байхдаа таарч өшний цаанаас түүний хэн болохыг асуухад манай хүн ч өөрийгөө шинээр ирсэн болохоо
Мөн өөрийнхөө нэрээ хэлээд ууршлалт гуйж хаашаа явахаа асууж аваад гардаг. Үүний дараа тэдний сургуулийн тамирын хичээл орж байх ба энэ нь лакросс гэдэг нэртэй багийн спортын нэг төрөл юм байна лээ. Тэгээд манай хүнийг яргунаа зогсож байхыг харсан Харрит түүнийг чи эндээс илүү байж чадахгүй л болов уу гэж шарыг нь малтаад тэд хоёр талаас нэг сүртэй ойрлолдож ирээд зүгээр сайхан зодолтой наадын. Энэ үед нь тэдний хажуугаар Фредди явж өнгөрөх бөгөөд манай хүний нэрийг нь мэдэж байдаг буюу өчигдөр андуурч орсон өрөөний хүн болохыг мэдэж авнаа. Манай хүн Харритыг түүнд унаж тусдгийг анзаарсан тул чи Фреддид хайртай мó? Чи түүнийг уруулан дээр нүнсмээр байгаа мó? Нуух хэрэггүй дээ хонгор минь дээд уруулчин та хөлөрчөж гэж үгээр идээд уурыг нь хүргээд яваалаадахдаг. Харрит ч тэгээд өрөөндөө хоёр сугны үстэйгээ орж ирэхэд түүний өрөөнийх нь толиор дүүрэн Фреддигийн зураг байж идэв. Тэгснээ Харрит би ойлгохгүй байна. Би Фреддид таалагддаг штэ. Тэр яагаад түүнийг харсан юм болоо гэхэд нь нөгөө хоёр нь бүр төсөөллийг нь хөгжүүлээд дэврэгцэн байдаг за. Тэр чамайг хардгаа нуухын тулд түн рүү харж байсан баригдахгүй тулд штэ гэж мэгцэн бүр хөөргөөд сурцсан. Харрит ч та хоёрын зүв байхаа. Гэхдээ бид тэр Америк охинд энд яг хэн босс вэ гэдгээ харуулах хэрэгтэй гэж идэг. Үүний дараа захирал нь Поппиг дуутахад Поппиж хоёр хүн маргалцсан байхад яагаад Харрит бас байхгүй байгаа гэд үгэлсээр орж ирэхэд нь захирал нь түүнд хандан би чамтай л ярилцмаар байна хэмээгээд түүнд номын сангаасаа ном өгч уншихыг санал болгон чи энэ сургуулиас юу олж авмаар байна гэхэд нь манай хүнч энэ сургуулиас гармаар байна л гэж авдیں۔ Сайхан нөлөөнөөс шулуун дээр те. Тэгсэн харин захирал нь манай сургууль хэнийг ч хоосон гаргаж байгаагүй юм шүү. Бидний гаргадаг оюутнууд ухаантай, бие даасан, сайхан сэтгэлтэй, насан туршийн найз болж чаддаг охид байдаг. Би чиний энэ галзуу төрхийн цаана байгаа хүнийг сайн охин болохыг мэдэж байна гэж хэлээд гарганаа. Үүний дараа Харрит бага ангийн охиноор хувцсныхаа өнгийг өөрчлүүлээд байж байх ба цонхны доор Поппиг сууж байгааг хараад хувц суугааж байсан охиныг бохир усаа цонхоор алсахыг тушааж Поппигийн дээрээс асгуулааддаг. Тэгснээ чамд хичээлийн дундуур гарах зөвшөөрөл байгаа юу гэхэд нь Поппиж байгаа шүү гэд дунд хурууга гаргаал яваад өгнө. Манай хүнч тэгээд өрөөндөө ирээд сонх ширтээ та гэмороо сууж яхад нь Кейт орж ирээд ороо хураах хэрэгтэйг нь сануулхад энэ удаад Поппи маань илүү дутуу ааш гаргалгүй ороо янслах гэхэд нь түүнд хэцүүхэн байгааг анзаарсан Кейт туслах бөгөөд мөн түүнийг дулаан хувцсгүй ирснийг нь мэдээд өөрийнхөө дулаан цамцнаасаа өгдөг. Тэгээд Кейт шургуулганаасаа уцаа гаргаж ирээд бид зөвхөн ажилтгүй уцаа л хураалгадаг гэж хэлэн түүнд уцаа өгөөд гэрлүүгээ яар, имшлүүгээч яар жоохон тайвшраад ав гэж хэлдэг. Тэгсэн манай хүнч гайхаад чи яагаад надад тусалж байгаа юм? Чи намайг тэнэг гэж боддог үстэй гэхэд нь Кейт үгүй чи тэнэг хүн шиг л аашилдаг. Энд чи ялгаатай гэдгийг. Тэгээд түүний ээжийнхэн зургийг хараад тэр чам дээр ирнэ үстэй гэхэд нь Поппи маань ээжигээ алдснаа хэлэхэд Кейт шармалтай байгаагаа илэрхийлээд түүнийг үнэхээр энэ сургуулиас явахыг хүсэж байвал ноцтой зуршил гаргаж хүндэр шүүхийн өмнө шүүгдэх хэрэгтэй талаар хэлж өгдөг. Поппи маань тэгээд Руби лүгээ залган санаж байгаагаа хэлэхэд нөгөөх нь бүр эн чинь хин бэ? Урал өнгөлөгч байхгүй хямдхан цамц өмдсөн байж тээ гэд манай хүнийг тоочж олигтой ярилгүй тасалчдیں۔ Тэгээд оройн болоход өрөөнийх нь охид ирэн түүнийг сургуулиас хөөгдөх төлөлгөө зохиоцгоноо. Тэгээд тэд уцны бүхээгт Харритыг зохисгоо хувцс өмснөөр зургийг нь янзаж наагаад усан бассейныг улаанаар будаж Франц хэлнийхээ багшийг тамирын багшид талтайг CD дээр хураагаад өөрийнхөө нэрийг бичиж тоглоом давхуу хийдгээ. Хэрэгээр баригдахын тулд шүү дээ. Тэгээд бас дотор байрныхаа багшийн машинд нь нууцаар суун тоглоулагчид нь рок дуутай кассетийн товчлууруудыг нь эвдчихдэгэ. Энэ үед нь тэд машин ирж байхыг хараад багшийнхаа машин доогоор орон нуугдахад Фредди байх бөгөөд түлхүүрээ унгаахтаа тэднийг байгааг хардаг боловч багшд нь хэллэгүүгээр аргалж өгдөг. Үүний дараа охид маань хөөстөө байнд хэвтэнгээ ийм олон зүйлсийн дараа захирал яагаад түүнийг нүдэн анаад өнгөрөөгөөд байгааг нь гайхах бөгөөд охид маань энэ удаад илүү зэрлэг санааг гаргах буюу Поппи Фреддиг өөртөө татан бям гарагт болох үдшилэг дээр үнсэлцэж байгаад баригдахаар болцоходог. Тэгээд тэд ойролцоо хотлоо буусанд суугаад үдшилэгт өмсөх хувцас авахар явж байхад нь тэдний хянагч багш нь хажуугаар нь өнөөх рок дуугаа чарлуулсаар л явж өгнө. Мэдээж иймэрхүү хөөргөн кино болгон дээр л гардаг дэлгүүр хэсэлтийн хэсэг мөн гарнаа. Үргэлжлүүлэн тэд салон руу орж Поппи маань үснийхээ өнгийг өөрчлөх бөгөөд манай хүнч өөрийгөө яг л ээжигээ харагдаж байгаагаа хэлдэг. За тэгээд үдшилэг нь эхэлсэн байх ба Харрит ч бүр дүрдээ итгээд явж өгнө. Тэгээд Фреддитэй яриа өдөө зогсож байхад за Поппи Фреддиг өөрийн болгохыг гэсээр охид маань ороод ирнэ. Поппиг ирэхэд Фредди түүнийг сайн уу асуудлаа. Надад үс чинь таалагдж байна гэд энэ хоёр маань бүжиглэхээр явцгаадаг. Манай хоёрын дунд тэгээд бяцхан оч моч үүсэж байгаа айтай л харагданаа. Харин үүнийг нь харсан Харрит очиж дууг нь солиход манай хүн ч угаасаа ийм төрлийн дуун дээр бүр лааж өгт юм байгаа зү.
Үүний дараа тэд агаар амьсгалахаар гарцгаадаг бөгөөд Poppy маань ч тэгээд шууд л Фреддиг үнсэхээр дайрах гэхэд нь Фредди түүнийг хит хөөрсөн байгааг хэлээд болиулдаг. Тэгээд Фредди буцаад 18-нд ирэх болохоор тэр хүртэл томоотой байж байхыг хэлээд тэр үед дахин уулзахаар болцгоодог ба Фредди түүнийг үнсэх гэхэд хайртын сугны өснүүд ирээд тэр хоёрыг болиулаадахнаа. Маргааш нь манай хэд ч өчигдөр нууцаар гуссан юмныхаа пянга даалгүй байж ахт нь захирал нь хурч ирээд өөртөө боломж олохгүй мө Poppy чи энээс илүү ухаантай сайн охин шүү дээ. Ямар нэг юмд хичээгээд үз. Авдаа ч үнийгээ харуул. Бууж өгөх хэрэггүй гэж хэлдэг. Үүний дараа Дрифигийн дотор муухаараа тоглох боломжгүй болоход нь Poppy оронд нь орж тоглохоор болдог. Манай хүн ч тэгээд бөмбөгийг дэлгүүрт үнтэй зарагдаж байгаа сүүлийн гутал гээд ботчихыг гэсээр тоглолтол анх тоглож байгаа гэхэд сайн тоглоод байх ба бүр төрөлхийн авьяастай байдгийн. Тэгснээ бүр сургуулийнхаа багийн охтыг хөгжим ментор тавиад айгүй сайн дасгалжуулаад нөгөө сургуулийнхаа олон багуудыг буулгаж авснаар финал тоглохоор болоодохдаг. Үүний дараа манай хүн Фреддитэй өнөөдөр уулзах болсноо мөн ингэснээр сургуулиасаа хөөгдөж магадгүй талаараа найз руугаа мэйл бичиж сууж байхад нь Дрифи түүнд Фреддиг ирснийг хэлээд манай хүн чи яарад гарахтаа хаягаасаа гаралгүй явчихнаа. Түүний гарсны дараа нэг хүн орж ирэн бичиж байсныг нь үргэлжлүүлж байгаа нь харагддаг. Фредди түүнийг сургуулиас холгүй дагуулan явж тэд ярилцах бөгөөд манай хоёр бүр бие биедээ татагдаж байгаа нь харагданаа. Тэгээд Фредди түүнийг үнсгэд манай хүн чинь миний хувьд хамгийн сайхан болцоо гэд манай хүн Фреддиг ашиглаж хөөгдөх гэсэн биш бүр дурлаадглөө. Манай хүн ч догтлосоор иртэл найзууд нь түүний рубилүү бичиж байсан тэднийг доромжилсан загтлыг олсон уншиж өгтөл манай хүн энэ загтлын ихэнх хэсгийг нь л анх ирсэн үедээ бичснээ харин сүүлийнх нь миний бичсэн хэсэг биш байна гэтэл өрөөнийх нь охтууд юу гэж түнд итгэвтэй урам нь хугарсан байдалтай хаяад явчихнөө. Мөн Фреддид ч бас мэйлийнх нь хэвлсэн хувилбар ирсэн байх ба өөрийг нь сургуулиас хөөгдөхөд ашиглаж байсан утгатай загтлан дээр тэнэг мангар амархнаар нь дуудан давслаад биччихсэн байдаг. Poppy ч түүн дээр тайлбарлах гээд ирэхэд бас л түнд боломж олгодгүй. Манай хүн ч Ruby-лүгээ залган ярилцах гэхэд угаасаа худны охин юм чин түүнийг тоохгүй л тасалчихдаг. Poppy маань тэгээ санаандгүй асаагаараа асаатал хөшиг шатаангаа шахаад ашгүй томорхоос өмнө амжиж унтраагаад хин нэгэн ирж байгаа чимээ сонссон тул гял өрөөлөгөөгүйгээд явчихнаа. Үүний дараа түүний байсан өрөөнөөс галт гаш байгааг харсан манай хүнч бүгдийг нь амжиж сэрэн яаралтай гаргадаг бөгөөд захирал нь бүх сурагчдаа дуудан бүртгэхэд нь харин тэдний өрөөний Дрифи байдгүй. Poppy ч түүнийг шүн болгон хоолны хэсэг рүү орж зарим иддэг болохыг нь гинт санаад түүнийг олохоор хар хурдаараа дотгош гүйж орон аз болоход аварч чаддгаа. Галыг унтраасны дараагаар Фредди гал гарсан газарт ирж Poppy-гийн асаагуурыг олох бөгөөд түүнд буцааж өгөөд чи биднийг алж болох байлаа гэхэд нь манай хүнч гаргасан галаа унтраасны талаараа хэлэхэд түүнд итгэх итгэл аль хэдийн нурсан мэт харагддаг. Маргааш нь сургуулийн захирал нь сурагчтай хандан өчигдрийн гал санаандгүй биш байсан хэргийн эзэн хэрвээ өнөөдөр ирж сайн дураараа бурууга хүлээн зөвшөөрвөл хуулийн хариуцлага хүлээлгэхгүй гэдэг Poppy Freddy загтал бичих бөгөөд өөрийг нь эхэндээ эндээс хөөгдөг тасалбар болгон ашиглаж байсан ч түүнийг илүү сайн таньж мэдснээр бодол нь өөрчлөгдсөн талаараа нийлний сүүлчийн хэсгээ бичээгүй болох үннээ бичин уушлал хүсдэг. Тэгээд Poppy захиралтаа орж асаагаараа үзүүлээд би гал унтраачихсан гэж бодсон. Гэхдээ үгүй бололтой. Би хөөгдөхүү гэхэд нь түүнийг хүндэж шүүхээр орж шийдэх болохыг хэлдэг. Poppy маань ч өмнөх эрх танхи охин бус харин ухаантай төлөвшсөн хариуцлагатай нэгэн болж өөрчлөгдсөнийг захирал нь анзаардаг. Мөн тэрээр бичсэн загтлаа Freddy-д өгөхийг хүсээд гарч явнаа. Манай хүнч Kate-тэй уулзан түүнд бурууга хүлээсэн болохоор маргааш шүүхээр шүүгдэж эндээс явах тухайгаа хэлэхэд Kate ч сайн байна. Чи одоо л нэг зорилготой хүрлээгээд түүнд гомдсон хിവэрэл байдаг. Poppy маань тэгээд сургуулийн хан дээрээс ээжийнхээ энэ сургуульд сурч байсныг олж мэдэх бөгөөд бүр лакроссын шгшээ багийнхаа ахлагч нь байсан зургийг харан түүний сургууль байсныг нь мдэггүйдээ өөрийгөө буруутхан уйлаал суудгийн. Энэ үед нь Freddy түүний загтлыг хүлээн авсан байх ба түүний сэтгэлийг ойлгон тайвшруулнаа. Харин түүний найзууд компьютерийн өрөөнөөс Poppy-гийн гарсан цаг болон мэйл явуулсан цаг нь таарахгүй байгааг мөн тэр өдөр нь түүний араас хайрыг л ганцхан компьютерийн өрөөлөө орсон болохыг олж мэдцгээдэг. Тэгээд тэд Poppy-г мэйлний сүүлийн хэсгийг бичээгүй буюу өөрсдийг нь эцсийн хүртэл тэнэг охтууд гэж харан зөвхөн ашиглахын тулд найзлаагүй гэдгийг нь баталгаажуулахын тулд өдрийн тэмдэглэлийг нь гаргаж ирж унших ба Poppy-г тэдэнд ямар их хайртайг мөн тэдэнтэй найзлсандаа баяртай байсныг нь уншин түүний жинхэнэ сэтгэлийг олж мэдцгээх болно. Энэ үед нь манай хүн шудраг шүүхээр орж байх ба хайраад ч бүр боломжийг алдалгүй Poppy-г яллах гэж чичирч өгөх нь ойлгомжтой. Манай хүн харин босч үг хэлэх бөгөөд хэдийгээр эхэндээ эндээс гарахын тулд их хичээсэн ч одоо бол энд үлдэхийг хүсэх болсон талаараа буюу энэ сургуульд сурснараа ээжтэйгээ ойрхон байгаа мэт мэдрэмж авснаа мөн хайр болон нөхөрлөлийн үн цэнийг мэдэрч
Олон жил тээж явсан шархаа эдгэж байгаагаа хэлдэг. Тэгээд гал гардаг шөнө галыг санаатаагаар тавиагүй гэдгээ мөн өөрийгөө ганцаараа байснаа хэлэхэд түүний найзууд болон сургуулийн сурагчид түүнийг сургуулиас хөөлөхгүй тулд бүгд нэг нэгээрээ босч бий байсан гэж хэлцгээдэг. Үүнийг харсан хайраж тэслэхүү босон тэрнийг хөөх ёстой. Тэр бидний амийг аюулд оруулсан. Тэр тийшээ ороод асаагуураараа сургуулийг шатаах гэж оролцсон гэхдээ түүний сугны өснийх нь нэг нь хин ч асаагуурын талаар яриагүй байхад чи яаж мэдсэн бэ гэж асуухад түрүүнээс хойш өөртөө итгэлтэй байсан хайр идэж царайн сонирн болоо суучдаг. Поппиж Фредди асаагуурыг хүмүүс харахаас өмнө олсон. Харин чи тэнд байгаагүй бол үүнийг мэдэх боломжгүй штэ. Би яалтчгүй галыг унтраасан. Тэгээд хөлийн чимээс сонссон. Тэр чийл байсан байх. Чи миний араас орж гал тавьсан байх нь гэхэд нөгөөх нь чи энэ сургуулийг оронгоор нь эргүүлсэн. Би чиний ихлүүлсэн зүйлийг л дуусгасан гэд өөрийгөө сайхан бариад өгчнөө. Захирлан ч түүнийг өрөөндөө дуудан авч явдаг. Маргааш нь тэдний багийн финалийн тоглолт болж байх бөгөөд захирал нь аавыг нь урьсан байдаг. Аав нь Поппиг хараад охиноосоо охинрийнхээ залуу төрхийг олж харан сэтгэл нь хөдөлсөн байдалтай хараа зогсноо. Манай охтууд чихний үе дээрээ хоёр тгийн харьцаатаагаар ялгадаж эхлэхэд Поппиж охтоо сургаснараа хөгжмөө тавин жинхэнэ зэрлэгшиж гарч ирээд оноогоо ядах юмгүйгээр тэнцвүүлээд авчихнаа. Ингээд шийдвэрлэх үе ирэхэд Дрейфи маань өөртөө итгэлгүй сандарч гүйснээр хоршлын оноог авах ба 3-2-ын харьцаатаагаар тэд өрсөлдөгчөө буулгаж авнаа. Манай хүн ч аавыгаа ирсэн байгааг хараад баярлах бөгөөд аав нь түүнд баяр хүргэхээс гадна яг одоо ээж нь бас охиноороо маш их бахархаж байгааг хэлээд аав охин хоёрын харилцаа буцаад хөөрхөн сэргээд тэврэлддэгэ. Хайрыг харин сургуулиасаа хөөгдөж байдیں۔ Өөдөө хайсан чулуу өөрийн толгоонд иргэж эндэ тий. Үүний дараа бидэнд пост кредит сценийг харуулах ба Поппи маань шинэ найзуудаа болон Фреддигээ гэртээ авчран амарч байх бөгөөд түүнлүү Руби залгахад нэг муу ядаргаатай үнэгээд түүнийг канселдаж жинхэнэ найзуудтайгаа цагийг хөвгөлтэй өнгөрөөж буйгаар кино маань төгсдөг байгаа. Бичлэг маань таалагдсан бол лайк болон subscribe дарж дэмжээрэй. За баяртай.